Сайн намынхаа дараагийн хавьчлэгээр уулзж байна. Энэ удаагийн хавьчлэгээр Alice in Borderland цувралын Season 2-ыг багцлаа түргэхээр бэлдэл. Энэ бол манай гол дүр болох Арису. Хэдийгээр нас биеийн төрсөн ч одоо хүртэл ажил хийлгүй өдөржин гэртээ тоглоом тоглож өнгөрөөдөг нэгэн. Хэдийгээр аав дүү хоёр нь нэлийн хэдэн ажил олж өгсөн ч манай хүн огт хичээл зүтгэл гарахгүй байгаа учраас байнгын өглөөстэй. За тэгээ нэг өдөр ээлжид өглөлтөөс залхаад манай хүн найзуудтайгаа уулзаар гэрээсээ гардаг. Яг энэ үеэр Карубиг их найз нь даргийнхаа найз сүхтэй явуулдаж байгаад баригдаад ажилласаа халагдаж таарад нөгөө найз ч одоонд гэр бүлийн асуудлаас болоод жоохон ямарчсан явж таарад яг сайхан гурван найз уулзалт харуулдаг. Манай Арисугийн ингэж амьдарч байгаа нь ер нь бол нэг шалтгаантай юм шиг байлээ. Тэрийг ч найзууд нь мэддэг бөгөөд одоо ингэж амьдрахаа болоо гэдэл амхандаа л хэвийн амьдрал руу оруулчих гээд хичээгээд идэг. За тэгээ манай гурав уулзсандаа хөөрөөд зам дээр хүүхэд шиг тоглож байгаад жижигхэн асуудал үүсчихдэг. Тэрнээсээ болоод цагдаа нараас ногдох гээд нийтийн нөл рүү орж хэсэг байж байтал гинэт гэрэл нь унтраад мөн дээрээс нь уцснууд нь учир битүүлгээр ажиллахаа болчихдог. Гайхаад манай хэд гадагшаа гараад шалгатал дөнгөж саяхан хөл хөдөлгөөнд дарагдж байсан газар ямар ч хөнгүү хаягдсан оч шиг болчихсон байдаг. Ямар ч хөнгүү болчихсон болохоор дажгүй ч юм уу гэд байж байтал гинт царлын самбар дээр удахгүй тоглоом эхлэх гэж байна гэд байршил зааж өгдөг. Мэдээж манай гурав өөр хүмүүс байж магадгүй гэж бодоод чиглэлийн дагуу гэрэл гарч байгаа газар руу яваад очтол хүн болгоо нэгийг аваараа гэд уцснууд байж байдаг. Манай гурав уцснуудаас хагаад үзтэл шууд тоглогчоор бүртгээд авчихдаг. Удалгүй манай эд дээр нэмэгдээд нэг эмэгтэй ирэх бөгөөд арай туршлагатай нэгэн байж таардаг. Нэгэнт тоглоомыг эхлүүлсэн бол боцох замгүй болно. Хэрвээ боцох гэж оролдох юм бол шууд лазер тооногдох аюултай гэдгийг хэлж өгдөг. Тэмцээний бүртгэлийн хугацаа яг дуусахын алдаад нэмэгдээд нэг охин ирснээр нийтдээ 5 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр тоглоом эхэлдэг. Тоглоомын зэрэглэл нь цэцгийн 3 бөгөөд олгогдсон хугацаа дуусахаас өмнө зөв хаалгануудыг сонгосоор аваад барилгаас гарах гэсэн энгийн дүрмтэй тоглоом байдаг. За тэгээд лифтэн цуугаад нэг өрөөнд очих бөгөөд амьдрал өхөл гэсэн бичгтээ хоёр хаалганаас аль нэгийг нь сонгоод 2 минутын дотор гарах ёстой болж таардаг. Цаг явах тусам хортгий орж ирээд бүгд яхаа мэдэхгүй сандарч байтал сүүлд ирдэг охин айд сандарсандаа мэдээж амьдрал гэсэн л зүв байж таарна ч тэгээд сонготол нөгөөх нь буруу аж таарад шууд лазер тоногдоод өвчгдөг. Ингэснээр манай хэд азар зөвөрөөг сонгож амьд үлдэж чадсан ч дахиад яг адилхан өхөл амьдрал гэсэн бичгтээ өрөө байж таардаг. Эхэндээ ямар ч утга учир байхгүй зөвхөн азант найдахаас өөр сонголтгүй өхлийн тоглоом байна гэж бодож байсан ч энэ тоглоомонд ямар нэгэн зөв тогтол байгааг Арису маань анзаардаг. Анх барилгад орж ирэхдээ л бүх зүйлсийг сайтар ажиглажсан байсан бөгөөд барилга нь шодор хүлжийн хэлбэртэй бөгөөд тойрог хэлбэрээр явсаар байгаад гарч чадна гэдгийг анзаарснаар үлдсэн хэд маань бүгд аюулгүй барилгаас гарч чаддаг. Тоглоомыг амжилттай давсан хүмүүсийн шагнал нь цэцгийн 3-ын нэг ширхэг хөзрөөс гадна хүн болгоныг 3 хоногийн визээр шагнадаг. Ямар учиртай яадаг виз вэ гэсэн чинь энд байгаа хүн болгонд амьдрах хугацаа нь визээр олгогддог бөгөөд тоглоомны ялснаар визээ сунгаад амьдрах боломжтой юм байлээ. Хэрвээ таны виз дуусах юм бол шууд тэнгэрээс лазераар буудаад алцдаг гэдгийг мэдэж авдаг. Тоглоом амжилттай давсан ч Чота маань баг зэрэг төлөгчсөн болохоор биеийг нь тэнгэрүүлэх гээд мөн дээрээс нь угаасаа 3 хоногийн визтэй болсон болохоор амсхийнгээ яг юу болоод байгаа талаар хоорондоо ярилцах боломж олддог. Манай гуравтай хамт тоглоомонд ялсан эмэгтэйг Каури гэдэг бөгөөд манай эдтэй нэг цаг үед биш буюу 3 хоногийн өмнө энд ирсэн байдаг. Саяны тоглоомонд оролцохоос өмнө нэг тоглоомонд оролцоод үдчихсэн болохоор арай туршлагатай байгаад байсан юм байна лээ. Мөн дээрээс нь манай эдэд бүгдэнд нь адилхан байгаа нэг зүйл нь энд ирэхээс хэдхэн хормын өмнө салют буудахыг харсан байдаг. Жотогийн бие улмал муудаад байсан болохоор Карубе Арису хоёр маань зүгээр суулгүй тэмцээнд оролцоод мэдээлэл цуглуулъя. Мөн дээрээс нь азтай авах юм бол эмчтэйч тааралдаж магадгүй гэд тэмцээнд орохоор ирдэг. Энэ удаагийн тэмцээний зэрэглэл нь гэлгийн тав байдаг. Тэндээ нэг ахтай танилцах бөгөөд тэмцээний зэрэглэл гээд байгаа зүйл нь цаанаа утга учиртай гэдгийг мэдэж авдаг. Гэл бол биеийн хүчний тоглоом, цэцэг нь багийн тулаан, дөрвөлжин бол ухаанаар оролдуулах, харин бунд бол хамгийн эзэмд буюу зүрх сэтгэлийг сорих уралтын тоглоом бөгөөд урд нь байгаа тоон бол хэр зэрэг хүнд гэдгийг нь илтгэж байгаа юм байна лээ. Энэ удаагийн тоглоомонд нэлээд хэдэн хүн оролцохоор ирсэн байх бөгөөд чон тулаг их нэртэй тоглоом тоглохоор болдог. 20 минутын дотор барилга дотор нуусан дэлбэрэх бөмбөгийг олж аюулгүй болох ёстой бөгөөд мэдээж хэрэг бөмбөгийг хайх явцдаа давхар чонноос цугтах хэрэгтэй болдог. Нэлээдгүй хүмүүс чонд баригдаж өгдөг бөгөөд сүлдүүлдсэн цэргийн явцдаа нэлийн эвгүй гар болон уул хаданд авирдаг авирагч охинтой манай хоёр хамтарч ажиллахаар болдог. Зарим чонтой зуралдаж анхаарлыг нь татаж байх оронд Арису болон нөгөө охин хоёр салаад тесрэх бөмбөгтөө өрөөг хайж эхэлдэг. Цэргийн явцдаа хүн болон Каруби хоёр бөө юм болж байгаад нөгөө чоныг эцэст нэг маргалж чаддаг. Энэ хооронд Арису маань ч гэсэн бөмбөгтөө өрөөг олж чадах бөгөөд өөр нэг гүйл бачгаа бас олоод ирсэн байдаг. Хамт ороод тоглоомыг дуусгах гэтэл тэр өрөөнд нь ч бас нэг чон нуугдчихсан хүлээж байдаг. Анхнаасаа 2 чон байсан бөгөөд нэг нь өрөөгөө манад нөгөөх нь явж ангуучилж байсан юм байлээ. Арай жалуулчгалгүй мултарч чадсан ч нөгөө гүйл гай чоноос цухтахын тулд өрөөнөөс гараад Арису маань дотор нь үлдчихдэг.
За гэхдээ ороод л тоглоомоо дуусгачихъя гэсэн чинь ядж яхад тэр өрөөнд нь хоёр товчлуур байх бөгөөд зэрэг дарж ижил тоглоом дуусгах ёстой болж таардаг. Гаднаас хүн орж ирэх боломжгүй чон хараад байгаа болохоор яах вэ гэдээ байж байтал нөгөө хадан тавирдаг охин чинь цонхоор дамжиж орж ирээд эцэст нь Арисутай маань хамтдаа товчлуурыг дараад аюулгүйгээр дуусгаж чаддаг. Яг аюулгүй гэдэг нь манай хэдийн хувьд аюулгүй л дээ. Тэрнээс биш тоглоом тоглож байгаа хэвцэд бол нэлээд хэдэн гингүй хүмүүс өгсөн л дээ үргэлж. Ер нь бол энэ хоёр чонч гэсэн энгийн хүмүүс байх бөгөөд адилхан л тоглоомд оролцож исэн юм лээ. Тэгээ хоёр чон маань эцэст нь тоглоомонд ялагдсан учраас халуулаад дуусдаг. Тэмцээнээс хойш 3 хоног өнгөрөх бөгөөд Чото болон Каори хоёрын визний хугацаа дуусахад ирсэн байдаг. Өмнөх тэмцээн дээр Карубе чонтод тулдаж байх үедээ тэдний холбогдож байсан төхөөрөмчний тосламжтайгаар арал дээр хүмүүс байгаа гэдгийг олж мэдсэн байдаг. Яг ямар учиртай хүмүүс гэдгийг нь мэдэхгүй ч тэнд байгаа хүмүүс ямар нэгэн юмны учрыг нь мэдчихэж магадгүйгээд арал гэдэг гадэр газар руу явахаар болдог. Ихтэй Чото болон Каори хоёрын виз дуусч байгаа болохоор ямар ч өнөөдөр хамтдаа тэмцээнд орж визийг нь сонгочгаад маргааш нь явахаар болдог. За тэгээд манай дөрөв нэг тэмцээнд оролцох бөгөөд очих үед нь баахан зэвсэг болон хүзүүндээ бэхлэгээтэй нүдний шилнүүд огтож авдаг. Шилнүүдийг зөвгөөд тоглоомоо эхлүүлтэл тоглоомын зэрэглэл нь бундын долоо буюу уралтын тоглоом байж таардаг. Тоглоомын дөрөв тоглогчдын нэг нь чон болох бөгөөд үлдсэн 3 нь хург болно. Чонд баригдсан хүн нь чон болж өөрөх бөгөөд барьсан чон нь хург болно. Энэ мэтээр 15 минутын турш хөөцөлдөх бөгөөд цаг дуусах үед хургнуудын үзүүвч дэлбэрч чон ганцаараа амьд үлдэн буюу ер нь бол чон нь хургнуудаас ногдоод амьд үлдэх ёстой тоглоом болж таардаг. Ердөө нэг л хүн амьд үлдэнэ гэдгийг сонссон манай хэд гайхаж амжаагүй байтал Чото эхний чоноор сонгогдоод тоглоом эхэлж эхдэг. Мөн дээрээс нь чон болон хург хоёр харц тулгарх юм бол ройлон солигдож байгааг анзаарсан Каори өөрөө чон болж авангуудаа шууд цухтагаад яваад өгдөг. Яг үгүйхтэй нэг их холдолгүй Карубед баригдчихдаг л да. Гэхдээ л чоноо алдсан Каори уурлаж Карубе руу дайрж хоорондоо зодтолдоод энийг нь салах гэж ирсэн Арису ирээд чон олцоод цухтааждаг. Манай хүний санаа нь болохоор нөгөө хэдийгээ хооронд нь халдцуулгүйгээр өөрөө чон олж аваад эхэнд өгж байсан багцнуудыг ашиглаад нүдний шилээ үзүүнээсээ салахыг гэж бодсон юм лээ. Гэхдээ л өмнө чон олоод хүн нүдэн дээр нь дэлбэрхийг харчихсан болохоор хамаагүй оролдвол бас дэлбэрч гэж магадгүй гэж бодоод эвдэлж чаддаггүй. За тэгээ цагч явахын хэрээр нүдэнд нь өнгөрсөн амьдрал нь харагдтал Арисуд маань хоёр найзаас нөөр чухал хүн байхгүй санаад найзуудаа орхиод ганцаараа амьд үлдэж чадахгүйгээд нөгөө хэдийгээ адил хоёр найз нь ч гэсэн яг адилхан бодолтой байж тараад эцсээ хүртэл Арисугаас нуугцаар агаад өөрсдөө дэлбэрээд Арису маань хүссэн үсээгүй ганцаараа амьд үлддэг. Хамгийн нандин хоёр найзаа алдсан Арису маань өглөөдийн болчихсон хэвдэж байтал өмнө нь тэмцээн дээр таарж байсан хадан тавирдаг охин дүүн дээр ирээд туслах уу гэтэл Арису маань ямар ч туслуулах бодлого бүх зүйлд буугаад өгчихсөн байхлаар нь заагээд орхиод яваад өгдөг. За энэ охиныг Усаги гэдэг бөгөөд багаасаа аавыгаа дагаж уулан тавирсаар агаад ер нь биеийн хөгжил сайтай мөн дээрээс нь уулан тавирах дуртай болсон юм байлээ. Аав нөгөө нь алдартай авирагч байсан бөгөөд сэтгүүлч түүнийг ганцаарч ирсэн төрлөөр авирахтаа нэмэлт төхөөрөмж ашиглаж байсан гэж хил ам гаргаад тэрийг нь үгүйсэх гэж уул руу гараад зураггүй алга болчихсон юм байлээ. Энэ явдал Усагид нэлээд үн цохилт болоод яг манай Арисутай адилхан өглөө үлээгээд хэвтчихсэн үе байсан юм лээ. Тэгээд өөртөө адилхан санагдсан болохоор мөн дээрээс нь өмнөх чон тулаатай тэмцээн дээр Арису маань бусдаа чоныг аан явж байгааг нь орилж хэлээд байсан бөгөөд тэрний ачаар Усаги маань амьд үлдсэн болохоор тэрнийхээ ачийг хариулж байгаа нь байдаг. Ер нь бол өглөө твтэж байсан Арисуд хоолунд өгөөд сэтгэл санааг нь ч өргөөд босгоод ирдэг. За тэгээд амьдрах урам зоригтой болсон хүн чинь яг визээ сонгохын тулд дараагийн тэмцээнд оролцохоор алдаг. Манай хоёрыг очих үед 3 хүн байх бөгөөд нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээн эхэлдэг. Энэ удаагийн тэмцээний зэрэглэл нь цэцгийн дөрөв буюу багийн тулаан байж таардаг. Дөрөв нь 2 цагийн дотор барианд орох ёстой буюу урт замын гүйлтэрхүү тэмцээн байдаг. Нөгөө 3 залуугийн нэгийнх нь хөл бэртэлтэй байсан бөгөөд өөрөө найзуудтай саад болмооргүй байна гэд сайн дураараа үлдэхээр болоод бусдын тоглоомоо эхлүүлдэг. Гүүх тусам утсан дээр нь хоорондын зай дэд боллоо гэд баг нэмэгцээр агаад 6 м орчим явсны дараа урдаас нь гинэт ирвс гараад ирдэг. Харамсалтай нь хоёр найзын нэг нь ирвсэнд баригдаад үлцэн хэд маань цаашаа явахаар болдог. Үргэлжлүүлээд явж байтал эртний загварын мотоциклтэй таарлах бөгөөд тэр нь дизель төршөөр ажилдаг гэдгийг мэддэг. Энэ ертөнцид нь чипээр ажилдаг сүүлийн үеийн техникүүд ажиллахгүй байгаач дээр үеийн төхөөрөмжнүүд ажиллаж байгааг өмнө анзаарснаа сандаг. Тэмцээний эхлэлийн цагт нь дээр үеийн загвартай автобус байсан бөгөөд уг нь тэрийг унаад бөөндөө явчихъя гэсэн чинь бензин байхгүйсэн юм лээ. Гэхдээ одоо бол бензинтэй болчихсон болохоор эхэнд үлдсэн үнийг ч гэсэн аврах боломжтой юм байна гэд Арису маань тэр мотог аваад эхлэл рүү явахаар болдог. Ер нь бол бензинтэй мотог эхлэлийн цэг дээр аваачаад бензинийг нь автобусандаа хийж засаснаар ядаж нэг хүнийг ч гэсэн орхилгүйгээр бариандаа хамтдаа орж болно гэсэн үг. Нөгөө хоёр нь бариараагаа өгөөд Арису маань түлхүүргүй учраас мотогоо дөрөөд эхлэлийн цэг рүү гүйж эхэлдэг.
За тэгээд явсаар хагаад манай хоёр бариан дээр ирчгээд үлээж байтал гин тэндээс нь асар их хэмжээний ус орж ирээд манай хоёр буцаад гүгээс өөр аргагүй болдог. Харамсалтай нөгөө найз нь бүдэрч унаад усан живчгдэх бөгөөд усаагийн маань гүйж байтал өөдөөс нь арисүү автобусаа асаачсан ирж таарад эцэст нь нэг юм амжид суугаад уснаас аврагддаг. Гэхдээ бариандаа хүрч чадаагүй байж яаж гурлаа амьд үлдчихв гэсэн чинь эглэлийн цэг дээр байсан энэ автобус нь өөрөө барай байсан юм байлээ. Ер нь бол зүгээр хөдлөхгүй байхад л ялж болох тэмцээн байсан бөгөөд утсан дээр харагдаад байсан тоон анханасаа тэг байх ёстой бөгөөд манай хэд мэдэхгүй улмал барианаасаа холдоод байсан байж таардаг. За тэгээд эцэст нь манай хоёр Карабегийн өмнө хэлж байсан арал руу очиж энэ бүхний ард яг хэн байгааг олж мэдээд тоглоомыг зогсоогоор явж буугаар 4-р анги маань дуусдаг. За манай хоёр Чарлиг хайж нилийн явсны эцэст нэг сэжүүр олж чаддаг. Өмнө нь оролцож байсан чонтоо тэмцээний үеэр нөгөө цэргийн хүн болон түүний хамтрагч хоёр боговчаар ижилсчихсэн байсныг нь санаад тиймэрхүү боговчтой хүмүүсийг хайж эхэлдэг. Нилийн хайсны эцэст нэг тэмцээний үеэр боговчаар жигдэрсэн хэсэг хүмүүсийг олж чадах бөгөөд тэднийг нууцаар дагтал нөгөө хэд нь явсаар агаад нь ирээл арал гих газар дээр хүрээд ирдэг. Манай хоёр ч яг шууд очилгүй ажиглаад байж байтал арлын хүмүүс нь алужээ мэдчихсэн байж тараад манай хоёрыг бариад авдаг. Арал дээр авчирсны дараа нэлийн чухал царайтай нөхдөө дундаас боосны гэмээр нэг баачга гарч ирээд ер нь энэ ертөнцид юу болоод байгаа бас энэ арал гэдэг газар нь яг ямар учиртай газар гэдгийг тайлбарлаж өгдөг. Манай хэд тэмцээнд оролцох болгонд ялагчид өгөх шагнал нь визнес гадна тэмцээний зэрэглэлийг илтгэдэг хөзрүүд өгч байсан юм лээ. Тэмцээнүүдэд амжилттай оролцоор байгаад хөзрийн бүх картуудыг цуглуулж чадсан нэг хүн буцаад хэвийн амьдралтаа орох эрхтэй болдог бөгөөд энэ арал гих газар нь олуулаа нийлж ягаад хөзрийн картуудыг цуглуулад хүмүүсээ нэг нэгээр нь явуулах зорилготой газар юм лээ. Тэмцээнд оролцоод ялсан картаа арлын удирдлагуудад өгөх бөгөөд сайн карт олж ирэх юм бол чиний зэрэглэлчнүүс нь тэрний хэрээр арлаас явах магадлалч ихснэ гэсэн үг. Ер нь бол ганцаараа бүх картуудыг цуглуулах гэж зовж байхаар олуулаа нийлж яваад гялскас хүмүүсээ явуулъя л гэдэг зорилготой газар. Одоогоор л арлаас явах хүн нь энэ босс нь бөгөөд хэрвээ тэр явчих юм бол хоёр дэрэмтлэгдэж байгаа хүн түүний дараа явна буюу нийт нэгийн төлөө гэсэн их зөв зарчмаар ажиллаж байгаа юм шиг санагдсан. Арлын хүмүүс ихэнх картнуудыг цуглуулчихсан бөгөөд хэдхэн карт л үлдчихсэн байгаа юм лээ. За тэгээ манай хоёрт яг давхцааг байсан нэг карт нойж таарсан болохоор хүчээр шахуу арлын гишүүнээр илсүүлээд авчихдаг. Арлын хүмүүс бол ер нь юунд санаа зовхгүй өдөржин сайхан зугаацж хагаад орой болохоор гарч тэмцээндээ орчгоод л байж байдаг нэлээд жаргалтай нөхдөд юм лээ. Угаасаа хотод байгаа хамаг зэр зэвсэг хуучны машин тэрэгнүүдийг өөрсдийн болгочихсон болохоор нэлээд хүчтэй гэсэн үг. Оройн нь олж тэмцээнд явах ёстой болох бөгөөд манай хоёр өөр тэмцээнүүдэд хуваарлагдсан байдаг. Арисүгийн оролцсон тэмцээний дүрм нь оролцогчдыг усаар дүүрж байгаа нэг өрөөнд оруулах бөгөөд дүүрхээс өмнө даалгавраа биелүүлэхгүй бол бүгдээрээ догон цохиулж өгөх аюултай тийм тэмцээн байдаг. Дүрм нь болохоор оролцогчдын байгаа өрөөнд 3 ширхэг унтраалга байгаа бөгөөд хажуугийн өрөөнд аль нэг унтраалгатай нь холбогдсон гэрлийн шидэн байгаа. Мэдээж хажуугийн өрөө нэгдэж хаагддаг хаалгатай бөгөөд зөвхөн нэг л удаа хаалгыг нээлттэй байх үед нь унтраалгыг асааж унтрааж үзэх боломжтой бөгөөд хаалга хаалттай үед бол хүснээр унтраалгыг ажилуулж болно. Мэдээж тэр өрөөнд хэн нэгэн байх үед унтраалгыг ашиглах боломжгүй бөгөөд ус дүүрхээс өмнө унтраалгатай холбогдсон зөв гэрлийг олох ёстой даалгавар байдаг. Бусад оролцогчдын хувьд сандарснаасаа болоод шууд хаалга нээлттэй авах үед унтраалгыг ашиглаад үзье. Хэрвээ азтай авах юм бол гэрлээс нь азгүй бол ядчил хоёрхан гэрэл үлдчих юм чинь 50% магадaltaй болохоор гайгүй байлгүйдээгээд шууд эрсдэлтэй юм хийх гэсэн чинь манай арисүү баталгаатай зөв гэрлийг олж чадах санаа олж чаддаг. За тэр нь болохоор эхлээд хаалга хаалттай авах үед нь унтраалга ашиглах бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа хаалга нэгээд өөр нэг унтраалгыг ашиглана. Азан тараад гэрэл асах юм бол окей. Хэрвээ асахгүй байх юм бол гэрлийн жийдэнд хүрч үзээд халуун байвал хаалттай авах үед ажилуулсан гэрлээ дахин ажилуулна. Халаагүй байх юм бол үлдсэн унтраалгыг ажилуулна. Хаалттай байх үед ажилуулсан унтраалга нь зөв байсан бол гэрэл асаад тодорхой хугацаа өнгөрөх үед баг зэрэг халсан байх ёстой гэдгээр нь хөөж бодоод эцэст нь даалгавраа амжилттайгаар тосгож чаддаг. Арал ерөнхийдөө хоёр хүний эрх мэдэлтэй байдаг бөгөөд мэдээж хамгийн том босс нь ихэнд уулздаг номер 1 бөгөөд түүнээс дутгааргүй эрх мэдэлтэй дээрээс нь өөрийн гэсэн бага бүрдүүлчихсэн хүн бол агууны буюу өмнө нь чонтоо тэмцээнд хамт оролцож байсан нэлийн өвгөөгаар байж таардаг. Арисүү маань саяны тэмцээнд оролцох үеэрээ арлын нэг удирдлагатай хамтдаа оролцсон бөгөөд нэлээд дажгүй ухаалаг байсан болохоор манай хүнийг арлын удирдлагууд игнэндээ илсүүлэхээр болдог. Оройн арлын удирдлагууд оролдох бөгөөд одоо хүртэл хүний зоригтой үзэр нэгч гарч ирж байгаагүй. Гэхдээ нэгээс 10 хүртэлх баг бүх үзэр бүрдсэн бөгөөд ердөө бундын 10 л олдог байгаа юм лээ. Хэрвээ бундын 10-ыг олоод ялчих юм бол дараагийн шат руу орж магадгүй гэд манай хэд бөөндөө эрчимтэйгээр хайж эхэлдэг. Орлын дараагаар босс манай арисүүтэй ганцаарчилж уулзаад л ер нь л нэлийн анхааралд нүрчсэн байгаа юм лээ. Мөн дээрээс нь агууны босс хоёр өмнө найзууд байсан бөгөөд хамгийн анхны арал гих газрыг үүсгэж байсан гэдгийг мэдэж авдаг.
Маргаашнаас нь манай хоёр арлын хүмүүстэй уулзаж мэдээлэл цуглуулах бөгөөд нэг сүртэй зүйл мэдэж чадалгүй явж байтал өмнө нь чонтоо тэмцээн дээр уулзаж байсан хизээч гүйлээ алддаггүй нөгөө гартаа тааралддаг. За энэ кул гарыг жишээ гэдэг бөгөөд аливжийн арал дээр ирээд удирдах зөвлөлд нь хүртэл орчихсон байдаг. Агуны болон босс хоёр хоорондоо тэмцэлтэй байгаа бөгөөд тэрэнд эсрээд хэн нэгэн дийлэх нь цаг хугацааны асуудал болчихсон байгаа юм байна лээ. Хэрвээ агуны дийлчих юм бол зүгээр л цэргийн дэглэмтэй бол шиг болоод ямар ч зохион байгуулалт болно. Жишээгийн энд байгаа зорилго нь болохоор боссын төлөвлөгөө таалагдсан бөгөөд энэ маягаараа хэвэн байх юм бол удахгүй дараагийн номер 1 болох нь тодорхой гэдгээ мэдээд арал дээр үлдсэн ч одоо тэр төлөвлөгөө нь эргэлзээтэй болчихсон гэсэн үг. Хилж дуусаагүй байтал нөгөө босс нь тэмцээнд оролцох гэж яваад тэндээ хүчигдэг. Уг нь бол номер 1 өгөх юм бол номер 2 орлох ёстой боловч агууныгийн хүмүүс удирдлагын зөвлөлийг бүгдийг нь сүрдүүлж байгаад хүчээр дараагийн боссоор сонгогддог. Мэдээж босс өгсөн учраас жишээгийн төлөвлөгөө худлаа болох нь тодорхой. Тиймээс Арисууд санал тавиад түүнийг зөвшөөрснөөр манай хэд арлын бүх картнуудыг хулгайлаа зүгтгаар шийддэг. Арлын бүх картнууд нь зөвхөн боссын л мэдэх нууц үгтэй сейфэнд хадгалагддаг бөгөөд агууны болон удирдлагууд нь боссыг солигдсон талаар мэдэгдэл хийх үеэр нь севдэ өрөөлөө Арисуг оруулахар төлөвлөөд энэ хооронд нь жишээ нууц үгийг олох оролдог. За тэгээд төлөвлөгөөний дагуу Арисумон яаж хийж яагаад нөгөө өрөөг нь олоод зэвний кодыг нь хийж байтал өнөө жишээ чинь агууныг дагуулад ороод ирдэг. Мань жишээ манай үнээр наадж исэн байлээ. Өөрхий Арисумон тэрийг нь ч мэдлгүй усаагийг хөлдөөж ирээд хоёулаа баригдчихдаг. Манай хүний виз нь маргааш дуусах гэж байгаа бөгөөд шууд алчхалгүй айцыг илүү мэдрүүлнэгээд хугацаанд дуустал нэг өрөөнд хүлээд хайчихдаг. Энэ үеэр жишээ ганцаараа бүх үзрийг олох бөгөөд яг үүндээ Арисугийн олсон тэр сейф нь анханасаа л жинхэнэ биш байсан юм байна лээ. Тэрийг нь жишээ мэдчихсэн бөгөөд жинхэнэ хаанагааг нь мэдж чадахгүйсэн болохоор Арисуг ашиглаад жинхнийг нь мэдэж чадсан байдаг. Бүх үзрийг авчгаад яг явах гэж байтал гинт арлын бүх хүмүүсийг хүчээр тоглогчд болгоод олдохгүй байсан сүүлийн үзэр болох бундын 10-ын тоглоом эхэлж ихдэг. Тоглоомын дүрм нь арлын нэг гишүүн хүнд алуулсан бөгөөд 2 цагийн дотор алуурчныг олоод галч чадах ёстой болж таардаг. Мэдээж арал агууныгийн удирдлаганд орсон болохоор бүхнийг хүчирхийллээр шийдэх аргыг сонгодог буюу агууныгийн хүмүүс өөрт нь с ижигтэй санагдсан хүмүүсээ алаад шууд гал руу шидэж эхэлдэг. Үүнээс нь болоод арал тэр чигтээ эмх замраагаа алдах бөгөөд үүмэний үеэр усаагийн мань хөөрхөн баг бүрдүүлчихсэн Арисуг хайж эхэлдэг. Хүн болгон алуурчныг өөр өөрсдийнхөөроо хайх бөгөөд өмнөх боссын баруунгаар олох хаан арай нэг бодтойгоор алуурчныг хайж байдаг. Ер нь бол өмнө цогцтой ажилдаг байсан мэрэгжлийн үе юм байлээ. Тиймээс жаахан л хугацаа авах юм бол алуурчныг баттай олж чадна гэдгийг мэдээд Гүнэ түнд туслахаар болоод хамт явж байтал агууныгийн доор байдаг нэг эвгүүн хүртөө таарлах бөгөөд Гүнэ түүний эсрэг тултгаар болдог. За энэ Койна гэдэг нь хэн бэ гэхлээр жишээ ята хамтдаа явдаг хамтрагчин шүү. За ер нь бол манай талаа л гэсэн үг. Койна маань өмнө эрэгтэй байсан бөгөөд аавынхаа шахалтаар тулааны урлагаар хичээлдэг байсан юм лээ. Өөрийгөө байнга эмэгтэйгээр мэдэрдэг хүнийг аав нь огт хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоор эцэстээ гэрээсээ явж исэн юм лээ. Яг нэг үгээр бол Койна трансгендер бөгөөд түүнээс гадна нэлээд чадварлаг тулддаг гэсэн үг. Манай хүн хэдийгээр чадварлаг тулддаг ч гэсэн нөгөөх нь бараг алуурчин шахуун болохоор нэлээд ширүүн тулаан өрнөсний эцэст Койнагийн ялалтаар дуусдаг. Энэ хооронд жишээ яаж гисэн өөрийн арга барилаар алуурчныг хайж эхлэх бөгөөд түүний таамаглалаар бол агууны болон түүний удирдлаганд байх эрх мэдэлтэй нөхдүүдийг алуурчин гэж үзээд хамгийн эхлээд агууныгийн баруунгаар олох Нирагигаас эхлээд ангуучилж эхэлдэг. За ингээд энэ тэндгүү алаан хидаан дулаан болж явах үеэр усаагийн маань хайсараагаад эцэст нь Арисуг олж чаддаг. Арису маань гол дүр болохоор ч тэрүү эсвэл үнэхээр л ухаалаг болохоор ч тэрүү жоохон бодож ийсэн нь жинхэнэ алуурчныг олцглоо доошоо боцгоё гэд буутал агуунытай тааралддаг. Тэгснэ гинэт агуунуудээр очиод л чи боссын хамгийн сайн ажин байсан юм байж яагаад түүнийг алчихсан юм энэ төр гэдэл өнгөрснийг нь харчихсан юм шиг л ярьж эхэлдэг. Гэхдээ яг хуу манай хүний таамаглал нь үнэн л байдаг л да. Агууны болон босс хоёр өмнө сайн найзууд байсан гэж хэлж байсан да. Гэтэл арал дээр ирснээс хойш яагаад ийм таагүй харилцаатай болчихсон юм гэд гайхтал яг үнэндээ хүмүүст л тэгж харагдажсэн бөгөөд сайн найзууд хэвээрэлсэн юм байна лээ. Гол нь яагаад хүмүүсийн нүдэн дээр тийм харилцаатай байсан гэхлээр Нираги болон бусад галзуу нөхдүүдийг агууныгаар дамжуулж хяналтантай байлгах зорилготой байсан юм байна лээ. Гэхдээ тэр төлөвлөгөө цаг явах тусам нуран унаж хүмүүсийг удирдахад улам хэцүү болж байсан бөгөөд дээрээс нь боссын хийж буй зүйлс нь баталгаатай биш зөвхөн өөрийнх нь бодож олсон таамаглал төдий байсан болохоор агууны маань эцэстэн залхаад одоо болио гэд хэлсэн чинь нөгөө хүн урагчд өхөх ёстой энэ гэдэг дүрмээ яриад алах гэж байгаад агууны дүрсүүлчихсэн юм байна лээ. Нэг үгээр бол босс маань тоглоомонд оролцож байгаа төхөөгүй зүгээр л агууныг алах гэж байгаад өөрөө алгуулчихсан гэсэн үг. Гэхдээ хамгийн гонигтай нь агууныг алах гэж эглүүлж байсан буун сумгүй буюу агууныг зүгээр л шалгаж исэн юм байна лээ. Тэрийг нь даанч мэдлгүй рефлексээрээ алуулах гэж байна гэж одоо найзыг алчихсан болж таардаг.
Мэдээж хэрэг хамгийн сайн найзаагаа алсандаа маш ихээр гимшээд тэр гимшил нь удалгүй уур хилэн болж хувираад арлын бүх хүмүүсийг алаад дараа нь өөрийгөө ч гэсэн хүнээгөөд ер нь энд нь бүгдийг нь дуусгахаар шийдчихсэн л байсан юм байна лээ. Үүний дараагаар Арису маань алуурчин бол нөгөө алуулдаг охин өөрөө буюу зүгээр л амиа оролцсон гэж хэлдэг. Манай хүн өмнө нь бундын долоогоос гадна нэлээд хэдэн тэмцээнд оролцоод найзуудыг алдаж байсан гашуу туршлагатай юм болохоор энэ тоглоомны цаана байгаа хүн яаж хүмүүсийн зүрх сэтгэлээр тоглодгийг сайн мэддэг болсон байдаг. Хамгийн зөв үнэн нь иймэрхүү тоглоом эцтэй гэхэд нэг ч хүний амийг хохирохгүйгээр дуусгаж болохоор байдаг буюу ялсан хүмүүс дараа нь тэр боломжийг олж хараад найзуудыгаа хүнөөсөнд нь харамсуулах зорилготой харгас тоглоом гэдгийг ойлгосон байдаг. Энэ үеэр аан гарч ирээд Арисутай санал нэгдэх бөгөөд эцэст нь агууны ч гэсэн галзуурлаа зогсоодог. Мөн дээрээс нь амиа орлсон охин болон түүний найз хоёр тоглоом бүтээгчидтэй хамтарч ажилладаг, эсвэл тэдэнд барьцаалагдсан хүмүүс байсан юм байна лээ. Тийм болохоор тоглоомны төлөө амиа орлоод нөгөө найз нь болохоор өөрийгөө тоглоом зохиогчдтой хамтарч ажилладаг гэдгээ хэлтэл тэнгэрээс лазераар буудаад алчдаг. За ингээд эцэст нэгэн бүгд чигдрээд гайгүй боллоо гэтэл алуулчихсан гэж бодож байсан Нераги чинь амьд гарч ирээд арлыг галдан шатаагаад яг манай Арисуг алах гэж байтал гэгэрч гисэн агууны урдуур нь орж авраад Нерагиг өөртөөгөө хамтдаа гал руу аваад орчихдог. За ингээд жинхнээсээ дайсан болсон болохоор нөгөө охины галж шатаагаад эцэст нь тоглоомоо дуусгаж чаддаг. Арлаас явахын өмнө тоглоом бүтээгчидтэй хамтран ажилладаг гэдээс нөгөө хоёр охины нэгнийх нь утас дээр бичлэг хийж байсныг анзаараад Арису утсыг нь авчихсан юм байна лээ. За тэгээ нөгөө утсыг нь ухаад үзтэл нэлээд хэдэн бичлэг байх бөгөөд баггүй нууцыг олж мэддэг. Энэ хоёр охинтой адилхан тоглоомын бүтээгчидтэй хамтран ажилладаг хүмүүс зөндөө байдаг бөгөөд тэднийг дилер гэж дууддаг юм байна лээ. Дилерүүд ихэвчлэн зөрөг дүрээр тоглоомонд оролцдогч, заримдаа тоглогчдын дунд дөөрөгдөл үүсгэхийн тулд нууцаар оролцох тохиолдол байдаг бөгөөд тоглогчдоос ялгаатай тэднийг тоглоомонд ялгадуулж байж вэзэн сонгогддог юм байна лээ. Мөн дээрээс нь тоглогчид дээр бооцоо тавин зугаацаад сууж байдаг хүмүүс байдаг гэдгийг ч олж мэддэг. Ингээд нөгөө хоёр охины бичлэгний тусламжтайгаар тоглоомны ард байдаг хүмүүсийн нууц баазын байршлыг мэдээд явсараад очтол тэнд нь байсан бүх хүмүүс алуулчихсан байдаг. Яг энэ үеэр Чишия Куйна хоёр ч гэсэн нууц баазыг олоод өрөөд ирсэн байдаг. Уг нь манай энд ирээд бүх зүйлийн учрыг олох байх гэж бодсон ч эцэст нь санснаар нь болоогүй дурман нуграад байж байтал гинэт арал дээр хамт байсан Мира гэдэг эмэгтэй шууд дамжуулт хийгээд ороод ирдэг. Тото үзрүүдийг цуглуулж чадсан бүх тоглогчдод баяр хүргэе. Ингээд та бүхэн дараагийн шат руу орох боломжтой боллоо гэд 2 дугаар үеийг эхлүүлж угаар киноны маань эхний бүлэг дуустдаг. Өмнөх бүлэг дээр Арису болон түүний найзууд нь Тото үзрүүдийн бүх таалгаврыг дуусгаад тоглоомын дараагийн шат руу орж угаар дууссан. Манай хэд бөөндөө юу хүлээж байгаа л гэд гайхаад зогсож байтал хаанаас ч юм хий нэгэн тэнд байсан хүмүүсийг өчр зүггүй буудаж эхэлдэг. Юу болоод байна гэсэн чинь гэлийн ноёны тоглоом эхэлчихсэн бөгөөд ердөө зевсэг өрсөн нэг боссыг устгахад л болох энгийн дүрмтэй ч нэлээд хэцүү тоглоом байдаг. За тэгээд зевсэггүй учраас зогтож ногдхаас өөр юм хийж чадалгүй сууж байтал Лазар аан машинтай ирж таарад манай эдийг авах бөгөөд Чишиягаас бусд нь сууж амждаг. Нэлээд олзогтож чадсан ч эцэст машин нь онголцсноос болоод аан нөгөө эдээс салж харин үлдсэн эд нь ямартааш төрөө орогдох байртай болж чаддаг. Гэсэн ч хоол хүнс болон цаашаа явах унаа эрэхтэй учраас аантай хамт ирсэн Тата болон Куйна хоёр машин болохоор харин Арису болон Усаги хоёр хоол хүнс цуглуулахаар явцгаадаг. За ингээд хоол хүнс унах унаатай болсон хэд маань ядаж нэг шүнч гисэн 50 амарцгаадаг. Маргааш нь олж гадаах байдлыг ажиглалтал гэлийн ноёноос гадна бусад өдрүүд ч гэсэн хаа сайгүй харагдах бөгөөд тэр болгоно нь гэлийн ноён шиг тоглоомын босстай байх гэж таамагладаг. Яг яагаад гэдгийг мэдэхгүй ч гэлийн ноён бүх хүмүүсийг хүчээр тоглоомонд оролцуулаад тоглоом эхлүүлчихсэн бөгөөд газар нутаг нь хязгааргүй юм байна лээ. Одоохондоо ингээд зугтаад нуугдаад яваад байж болох ч гэсэн цаг хугацаа явахын хэрээр угаасаа л баригдаж өгөх нь тодорхой учраас ямар нэг арга бодож олохоор шийддэг. Гэхдээ зэвсэггүй учраас шууд очиод алцаж чадахгүй. Тиймээс бусад тоглоомонд оролцож мэдээлэл цуглуулж байгаа дараа нь учрыг нь олохоор олцгоодог. Мэдээж өөр тоглоомонд оролцвол гэлийн ноёноос зогтох шаардлагагүй гэхээр бараг хамгаалалт болчихно гэж үзээд Арисугийн гаргасан саналыг бүгдээрээ дэмжснээр цэцгийн ноёны тэмцээнд оролцохоор шийддэг. За тэгээ яваад очтол нөгөө тэмцээн нь заавал 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох ёстой бөгөөд өгчгсөн гэж бодож байсан өнөө Нераги чинь аль хэдийнэ ирээд нэг бугуйчийг нь зүүчгсэн байж таардаг. Манай хэд ч энтэй оролцвол угаасаа ялахгүйгээд дургуйлгсан ч Усаги бол эсрэгээрээ айд санаа зовлгүй шууд л оролцоно гэд бугуйчийг зүүрснээр бусдан ч гэсэн Усагийг дагаа тэмцээнд оролцооролдог. За тэгээ яваад ортол Киома гих овцгүй хүнээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг хүлээж байдаг. Энэ хэд нь өөрсдийнхөө талаар нарийн мэдээлэл өгдөггүй, зүгээр л өөрсдийгөө эндхийн оршин суугчид гэж танилцуулдаг. Мөн дээрээс нь цаашид оролцох хүнд өрсөлдөй үзрийн бүх тэмцээн нь энэ хэдтэй адилхан оршин суугчид гэх хүмүүсээс бүрдсэн жижиг боссод байх бөгөөд тэдний бэлдсэн тоглоомоор өрсөлдөж ялах ёстой гэдгийг олж мэддэг.
Мэдээж ялагдсан тал нь багаар алуулах учраас тэдний хувьд ч гэсэн эрсдэлтэйгээс гадна одоо тоглох гэж буй тэмцээн нь тэдний зохиосон тэмцээн хэдий ч Кёмогийн багийнхан мөн адил анх удаа тоглох гэж байгаа юм лээ. За тэмцээний дүрмийг нь тайлбарлая. Тэмцээн маань нийтдээ 2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баг тус бүрт 10,000 оноо өгөх бөгөөд тус 10,000 оноогоо гишүүдтэй яаж ч хуваарлаж болно. Гэхдээ хамгийн багадаа 100 оноо заавал өгөх ёстой. Ингэснээр гишүүн бүр оноотой болох бөгөөд хоорондоо оноонуудаа булаацалцаар агаад цаг дуусах үед өндөр оноотой баг нь ялна. Оноо цуглуулах 3 төрлийн арга байгаа бөгөөд эхнийх нь багийн тоглогчид хоорондоо дулаан их арга. Дулаан гэдэг нь зодтолдох биш, зүгээр л биед нь өрөхөд болно. Жишээ нь та 2000 оноотой байж агаад эсрэг багийн 1500 оноотой тоглогчид хүрэх юм бол өндөр оноотой байснараа та яалч нөгөө тоглогчоос шууд 500 оноог нь булааж авна. Мөн дээрээс нь нэг багийн 2 тоглогч хөдлөлцөх юм бол оноо нэмэгдэж тооцогдох бөгөөд өөрөөсөө өндөр оноотой тоглогчийг нийлж аваад ялах боломжтой гэсэн үг. Хоёр дахь арга нь айтем цуглуулах арга. Тэмцээн болж буй талбар буюу чиглэгнүүд донд 6 ширхэг янз бүрийн оноотой айтемнууд нуусан бөгөөд олж чадах юм бол бонус оноо авна. Гурав дахь арга нь хамгийн өндөр оноо цуглуулах боломжтой хэдий ч хамгийн эрсдэлтэй арга. Хоёр баг тус бүрийн төвтэй бөгөөд айлынхаа төвд хүрэх юм бол шууд 10,000 оноо багтаа авчирна. Хэдийгээр сайхан сонсогдож байгаа ч өөрийн төвд хүрж байгаа хүний оноо нь хязгааргүй болох бөгөөд хязгааргүй оноотой хүний бие төрөх юм бол 10,000 оноо алдаад хасах оноотой олж тэр дор лазер туулж өгөх аюултай. Тэгэхээр төв дээрээ хүн байж л байх юм бол энэ аргаар оноо авна гэдэг нь бараг л боломжгүй гэсэн үг. Мөн дээрээс нь тулаанд оролцох юм уу эсвэл айлын төвд амжилттай хүрж оноо авах юм бол тус тоглогч шууд идэхгүй болох бөгөөд өөрийн төвд төрснээр дахин тоглоомд оролцох боломжтой болох юм лээ. Тулаанд орсныхоо дараа төвдөө хүрж идэвчихгүй явж байгаа дахин тулаанд орчих юм бол хоёр тоглогч хоёулаа тоог нь цугуулад хэсэгтээ хөдлөх боломжгүй болно. Ер нь бол спамдаад оноо цуглуулад яваад байж болохгүй. Оноо цуглуулах эсвэл алдсан байх юм бол заавалчгүй төвдөө хүрж нэг рейс хийгээд дахин тоглолтод оролцох ёстой л гэсэн үг. За ингээд тэмцээн эхлэх бөгөөд Куина болон Усаги хоёр хамгийн хурдангүйдэг учраас өрсөлдөгч гараад ирэх юм бол зугтаж чадна гэж үзээд тус бүр 300 оноо удаан гүгөөд баригдах магадлалтай Арису болон Нераги хоёр 4600 4700 оноо аваад даатаг төв дээр үлдээх бөгөөд угаасаа хязгааргүй оноотой олчих учраас хамгийн бага оноо буюу 100 оноог өгдөг. Гэсэн ч үүний магадгээд өндөр оноотой болон бага оноотой хоёр нь нэг нэгнээ хамгаалаад хамтдаа явцгаадаг. За тэгээд Куина болон Арису хоёр явж байгаад хамгийн ихний айтмыг олох бөгөөд ингэснээр Куина маань нийтдээ 2300 оноотой болдог. Яг айтмаа авч чад гараад иртэл эсрэг багийн ахлагч Кюма үдэнд нь тулдыг ч гэсэн мардам зогсож байхлаар нь Арису маань нэг эсрэг нэг тулдаад үзтэл нөгөөх нь 2000 оноотой байж таарад 500 оноо болоо чаддаг. Амар өөртөө ихтэй амбицтай юм шиг нөхөр байсан ч багийнхаа нөхдөөсөө өөрийгөө илүү үзэлгүй яг тэнцүү 2000 оноогоор хуваачсан юм лээ. Нөгөө талд Усаги Нераги хоёр ч гэсэн ганц нэгээр явж байгаа үнтэй тааралдаж оноо цуглуулсаар манай эдэлт илүү өргөж эхэлдэг. Баг нь ингээд нүдэн дээр нь ялагдаж байгааг хараад эсрэг багийнхан ч гэсэн юуг л зүгээр суугаад авах уу бөөндөө бодож байгаад нэг галзуу гэмээр санаа бодож олдог. Шууд эсрэг багийнхаа төв рүү дөрөв тоглогч нь зэрэг дайрах ба аль нэг нь төвийн хамгаалагчид баригдаж өгнө. Гэхдээ үлдсэн 3 нь айлынхаа төвд төрснээр 3000 оноо авахар төлөвлөж тэр нь ч амжилттай болох бөгөөд нэг хүнээ алдсан ч гэсэн оноог тэргүүлж эхэлдэг. Ингэснээр тэдний багийн оноо өндрөөлөө зогсохгүй 3 тоглогч нь 10,000-аас дээш оноотой олчихсан учраас манай хэд шууд тулаа игээд ялах боломжгүй бөгөөд айтем олж оноо нэмэхээс өөр аргагүй болдог. Гэсэн ч айтем болох нь бити хээл эсрэг багийнхантаа баригдаж оноо алдсаар агаад онооны зөрүүг улам л их болгочихдог. За ингээд айтемнуудаа чалтаад онооны зөрүү нь бүр 12000 болох бөгөөд одоо зөвхөн айлынхаа төв төрж байж л ялах боломжтой болохоор нөгөө хэд нь бүгдээрээ төв хамгаалаа зогсчихдог. Гэсэн ч өмнө хөөцөлдөж байсан нэг саксуу нөхрийг өцсөөр байгаа Усаги маань өөрийнхөө араас хөлгөж чадах бөгөөд үлдсэн 3 дээр нь Арису, Куина, Нераги 3 маань шууд явж очдог. За манай эдийн төлөвлөгөө нь болохоор Арису өмнө нь тулаанд орсныхоо дараа төвдөө хүрч идэвхжээгөө бөгөөд ийм хүнтэй тулдах юм бол хоёр тоглогч хоёулаа тогон цохилдог дүрмтэй. Тэрийг ашиглаж эхний үний анхаарлыг нь татах бөгөөд үний араас Нераги цусаараа дайралт хийж цаг гаргаад дөрүүлж төвд нь хүрснээр 10,000 оноо авч чаддаг. Гэхдээ харамсалтай нь Куина маань арай хүрч амжилгүй өөр хүнд баригдаж 500 оноо алдснаар онооны зөрүү 3000 болж өөрчлөгддөг. Уг нэлээд амжилттайгаар онооны зөрүүг багасгаж чадсан ч гэсэн одоо цаг дуусахад ердөө 20 минут үлдсэн бөгөөд энэ арганд нь дахиж уртахгүй учраас ингээд манай эдийн хувь тоглоом дуслаа гэсэн үг. За ингээд ихэнх нь өхөлтэйгээ эвлэрээд сүүлийн мөчөө ганцаараа өнгөрөөнийгээд явж байхад Усаги маань ганцаархнаа тоглоом дуусах хүртэл бууж өглөгийн үлдсэн нэг айтмыг хайсаар хагаад олох бөгөөд онооны зөрүү 5000 болж багасдаг.
Энэ хүртэл байнагт ороод гацчихсан байсан Арису маань Усагигийн ачаар сэргэлт аваад ямар ч хамаагүй аргаар нэг арга олоо заавал ялна гэд нөгөө багийнхан руу явдаг. Гэтэл замд нь үхэн гэдгээ мэдсэн өнөө Ираги чинь үнд өрхөө гаргачихсан өмнө чадаагүй зүйлээ одоо гүйцэнэгээд Усаги руу дайрж явахт нь азар Арису маань даралтаа зогсоодог. Нилийн гэмтсэн Усагиг төв дээр үлдээчгээд цаашаа явж байгаа хугацаа дуусахаас 5 минутын өмнө Кёмаг олж чаддаг. Манай хоёр сүүлчийн мөчөө хамт өнгөрөх бөгөөд өмнө хэд хэд таралтай үед Кёмагийн хэлсэн үгнүүд нь манай Арисугийн сэтгэлийг нэлийн хөдлөсөн болохоор ядаж сүүлийн удаа гар урж болох уу гэж суудаг. Уг нь тэмцээн дуусаагүй учраас гар урах юм бол оноонд нь өөрчлөлт орно гэдгийг мэдэж байгаа ч угаасаа Кёма өндөр оноотой учраас ялагдахгүй дээ итгэлтэйгээр Арисугийн сүүлчийн өсөлтийг нь хүлээн авдаг. Гэтэл Арису маань 14950 оноотой буюу Кёмагаас өндөр оноотой байж таараад тулаанаас 500 оноо ойдсноор манай хэд өндөр оноотой баг нь болж хуурдаг. За юу болсон бэ гэсэн чинь Арису маань Кёмотой уулзахаас өмнө датата даралцсан бөгөөд нөгөөх нь гараа углаад бугуйчаад айлхахыг зогсож байдаг. Бугуйчаад айлж Арисуд өгөөд тэрийг нь мэдэгдлэхөө бидээ авч явснаар Тата Арису хоёрыг нэг баг гэж үзээд нийт оноо нь Кёмагийнхаас өндөр болсон болохоор манай хүн ялсан байдаг. Эдгээр эцсийн мөчүүд Кёмагийн буруугаас болж багийнх нь ялагдаж өөхөх болсон ч өдийг өртөл түүний ачаар л амьд явж ирсэн болохоор Кёмаг огтхонч буруутгалгүйгээр өхөлтэйгээ баяртайгаар нүрт толцгаадаг. Нөгөө талд Тата маань бугуйчаа салгахдаа хэтэрхий их шарх авснаар харамсалтай шархаа таалгүй болсон ч эцэст нь түүний ачаар бусд нь ялалт байгуулж амьд үлдснээр дөрвөлжингийн ноёны тэмцээн дуустдаг. За манай хэд нөгөө талд тэмцээнд оролцож байх хооронд Жишия маань ч гэсэн зүгээр суулгүй явж байгаад Бундын малын тэмцээнд оролцдог. Тэмцээний дүрм нь оролцогчдын хүзүүнд зүйл зүйлгэх бөгөөд тус хүзөвчнийх нь арт талд нь хүзрийн нэг тэмдэгт байгаа. Нэг цагийн дотор тус тэмдэгтийг зөв таах ёстой. Хугацаанд тааж чадаагүй эсвэл буруу таасан хүний хүзөвч нь дэлбэрч өгнө. Нэг цаг тутамд тэмдэгэн солигдох бөгөөд тэмдэгэ зөв таагаад л байвал аюулгүй. Гэсэн ч өөрөө харах боломжгүй учраас заавал хэн нэгэнтэй хамтрах шаардлагатай бөгөөд итгэлтэй нэг найз байвал амархан тоглоом гэсэн үг. Мөн дээрээс нь Бундын бол буюу тоглоомын босс тоглогчдын дунд шургалсан бөгөөд босс тэмдэгэ буруу тааж өгөх үед тоглоом дуусах энгийн дүрмтэй тоглоом байдаг. Хүмүүс ч 2-2-ороо эсвэл хэсэг бүлгэрээ баг болцгоох бөгөөд Жишия маань олон хүнтэй багт нь ордог. Эхний үеийг дуусгах үед нэг ч хүн өхөлгүй өнгөрсөн хэдий ч хоёр дахь удаа тэмдэг солигдох үед нэг танхаа амтан хамтрагчаад эрлэхэж хүчээр харьцаж өөрийн эрхэнд байлгана гэж бодсон ч нөгөө хүн нуурандаа өөр тэмдэг хэлснээр эхний өхөл гардаг. За ингээд нэг өхөл гарснаар хүмүүс дотроо нэгээ хардаж эхлэх бөгөөд хамгийн аюулгүй гэж бодсон олон хүнтэй хамтрал нэгээ сэрдэж алсаар байгаад хамгийн түрүүнд бодорч ундаг. Ингэснээр Жишия маань ганцаараа үлдэх бөгөөд түүнээс гадна 2-2-оор хамтарсан 2 баг буюу нийтдээ 5 хүн л амьд үлддэг. За хэцүү нөхцөл байдалд орсон Жишия маань 2 багийн нэгэн дээр нь очоод хамтрагчийг нь хүн амны хэрэгтэй алуурчин наа чи ер нь бол баталгаатай Бундын бол тиймээс надтай хамтрагээ санал тавьсан чинь өнөөх нь итгэж байгаа юм шиг царайлж байгаад манай Жишияд буруу тэмдэг хэлээд өчгдөг. Нөгөө баг нь хосуучиг харагдсан бөгөөд эрэгтэй нь өдөрдөж байгаа болохоор эмэгтэйтэй нь очиж уулзаад залууг нь л өөрчин гэж хэлээд надтай хамтрагээд санал тавьсан ч бас л манай хүнд худлаа тэмдэг хэлж өгдөг. За ингээд эцэст нь хариултаа хэлэх цаг ирэх бөгөөд сонирхолтой Жишиягийн уулзсан хоёр нь итгээгүй юм шиг царайлж байснаа эцэст нь хоёулаа хамтрагчийнхаа тэмдгийг худлагаасаа хэлж өгдөг. Харин манай Жишиягийн хувьд бол уулзсан хоёр нь хоёулаа худлаа хэлнэ гэдгийг мэдчихсэн болохоор 4 сонголтноос 2-ыг нь осоод 2 сонголттой үлдэх буюу 50% магадaltaгаар азандаа найдахаас өөр аргагүй болдог. Удалгүй хариултаа хэлэх цаг дуусаж Жишиягийн хамгийн ихэнд уулзсан залуу ганцаараа гарч ирээд ялцглаа гэд баярлахтаа зэрэгцээд Жишия болон залуугийн хамтрагч мөн 2 осын эрэгтэй намд гараад ирдэг. За аюу болсон гэсэн чинь хамгийн ихэнд гарч ирсэн залуу Бундын бол байсан бөгөөд хосуудын эмэгтэйтэй нууцаар харилцаа тогтоочихсон нэгэндээ тэмдэг хэлж өгч ирсэн юм байна лээ. Тэгээ эцсийн мөчөөд хамтрагчаа ал гэж тушаал өгөөд өөрт нь буруу тэмдэг хэлээд өгчихсөн. Мөн дээрээс нь өөрийнхөө хамтрагч болон Жишия хоёрт хоёуланд нь худлаа тэмдэг хэлээд өгчихсөн болохоор энэ үед бүгд дуусна гэж бодоод төрүүлж гарч ирээд баярлаж байх үедээ өөрийгөө Бундын бол гэдгээ бариад өгчдөг. Энэ болгоныг нь яаж мэдсэн гэхлээр Жишия маань энэ хоёрыг нууцаар харилцаад байгааг нь мэдчихсэн бөгөөд энэ талаар нь залууд нь очиж хэлээд итгэлийг нь олчихсон. Харин залуугийн хамтрагч болон хосын эрэгтэй хоёр нь зүгээр л нойл тааралтаад аль тийм ярих үедээ өөрсдөө адилхан гэж мэдрээд цаанаасаа л нэгэндээ итгэхээр болсон бөгөөд тэр нь ч зүв байж таардаг. Ингэснээр Жишия маань 50% магадaltaа биш бүр 150% магадaltaгаар сүүлийн үеэр орсон юм байна лээ. Эцэст нь гэхэд угаасаа л Жишия болохоор азанд найдах мэтийн арга хязгаар арга юу гэж ашиглах вэ? Баталгаатай ялд байгаалтай хүн шүү дээ. Энэ хооронд Куина маань Жишия хоёр санаан зовоод болохгүй байсан болохоор тэднийг хайхаар ганцаараа явдаг.
Ингэснээр дахиад Арису Усагийн хоёр маань хоёулахнаа үлдэх бөгөөд таатааг өөрөөс нь олж өгд болсон гэж бодоод Арису маань нэлээд сэтгэл санаагаар унсан ч хажууд нь Усагийн олохлоор яаж хийж байгаад л өөрхөн босгоод ирдэг. Бодлого Арисуч дээрдэх бөгөөд манай хоёр ан хийж байтал гинт хажууханд нь буун дуу сонсогддог. Чимээ гарсан газар яваад очтол баахан хүмүүс алуулчихсан байх ба нэг залуу өгөхийнхээ өмнө дүрс гэж хэлээд өд болчихдог. Ард нь байсан машин руу н ороод үзтэл камераар авсан баахан дүрснүүд нэрэл байж шүү. Хуучны камераар бичсэн дүрс байх бөгөөд бичлэгийг нь үзтэл саяны өд болсон залуу өдрийн тэмдэглэл шиг зүйл хөтлөөд явж байсан гэдг нь мэдэгддэг. Янз бүрийн газраар явах болгондоо бичлэг хийж байсан бөгөөд замдаа аантаа алтхан тааралдаад өнгөрсөн ч тэдний ярианаас аан Токиогоос гадна талд юу болж байгааг судлахаар явсан гэдгийг олж мэддэг. За тэгээ залуу маань цаашаа явж байгаад хэсэг бүлэг хүмүүс дээр ирэх бөгөөд тэдний дунд энэ бүх зүйл эхэлсэн тэр өдөр яг юу болсныг санаж байгааг гэх эмэгтэйтэй уулздаг. Тэр эмэгтэй нь багада тархины хаалганд орж исэн болохоор санаж байгаа юм шиг байлээ. Гэхдээ яг түүнтэй уулзаад юу болсон талаар асууж байтал гэлийн ноёны дайралтанд өртөө талуулчихдаг. Яг бичлэгийг нь үзээд дуустал тэр хавар нь гэлийн ноён явж дараад манай хоёр руу галлаж эхэлдэг. Түүний дайралтнаас болоод манай хоёр салцдаг бөгөөд Арису маань явж байгаад нэг хөлгөө охинтой тааралддаг. Охиныг Акане гэдэг бөгөөд бас л өвчгсөн гэж бодож байсан хуучны танил болох Агунитай хамтдаа нийлчихсэн явж идэг. Акане бол 10 жилийн сурагч бөгөөд ном сумаар хичээлтэйг ер нь биеийн хөгжил сайтай нэгэн байсан ч харамсалтай нь энэ ертөнцид ирээд анхны тэмцээнд оролцох үеэрээ нэг хүлээ алдсан юм байна лээ. Харин манай Агунигийн хувьд бол додны найзаа алдснаас хойш ямар ч амьдрах хүсэлгүй болсон бөгөөд хизээ яаж үхэхээ шийдэж чадахгүй болохоор ядчил гэлийн ноён галаад үхнэ гэсэн бодолтой явж байдаг. Арису маань уг нь Усагийг хайж байсан ч одоохондоо амиа яа гэж байгаа болохоор хэсэгтэй Агунитай хамтдаа явах оролдог. Агуны хүчтэй гэдгийг гэлийн ноён мэдчихээ араас нь хөөж байгаа бөгөөд энийг ч гэсэн Агуны мэдж байгаа болохоор түүнийг нь ашиглаж байгаад уул руу гараад задгаа талбайд өрхөлдөж байгаад түүнийг болгож авахар төлөвлөдөг. Энэ ажиллагаанд манай Арисугийн хийх зүйл нь өгөөш болох. Яг манай хүн өөрөө өгөөш болж байгаагаа мэддэггүй ч амжилттайгаар гэлийн ноёныг өргөтөж чаддаг. Гэсэн ч нөгөө хүн сум нэвтэрдэггүй антааснаас эхлүүлээд бүрэн зэвсгэлж гисэн учраас барих биш эсрэгээрээ бүр өөртөө халуулан гаалтаад эцэст нь арай гэж нэг маамтай голтоо цухтаж чаддаг. Бүгд эсэмэн цогтож чадсан ч энэ удаагийн дайралтаар Арису маань дахиад нөгөө хоёроосоо салчихдаг. Энэ хооронд Усагийн маань явж байгаад эцэгийнхээ алдсан жаахан хүүтэд аралдах бөгөөд удахгүй визэнд дуусах гэж байгааг мэдээ зүгээр өнгөрч чадалгүй хүүтэй хамтдаа тэмцээнд оролцож визийг нь сонгож өгөхөөр болдог. За тэгээд явж байгаад өөрийнхөө хамгийн сайн чаддаг тэмцээн буюу биеийн хүчний тэмцээнд оролцохоор гэлийн хатан дээр ирдэг. Гэтэл тэнд нь манай Арису маань ирчихсэн байх бөгөөд Усагийг биеийн хүч сайтай болохоор энд л ирэх байх гэж таамаглаад ирчихсэн хүлээж исэн юм лээ. За ингээд удалгүй тэмцээн эхлэх бөгөөд дөрмийг нь давчгаан танилцуулъя. Гэлийн хатны баг хатныг оролцуулаад нийтдээ 4 хүний бүрэлдэхүүнтэй, харин манай тал буюу тоглогчдын баг нийтдээ 16-ны бүрэлдэхүүнтэй. Баг төс бүр ахлагчтай байх ёстой бөгөөд эсрэг багийн ахлагч нь мэдээж гэлийн хатан, харин манай багийн ахлагч буюу ноёноор нөгөө жоохон хүүхдийг шууд автоматар сонгочихдог. За тоглолт бол нийтдээ 16 үетэй бөгөөд эхний үе дээр хадны багийнхан эсрэг баг руугаа дайрна. Өрсөлдөгчийнхөө нуруунд дээрх тэмдгийг дарснаар тус тоглогчийг өөрийн талд оруулах бөгөөд тэр үе дээрээ тухайн тоглогч хөдлөх боломж болно. Харин дараагийн үе эхлэхэд урвсан талдаа орж тоглох бөгөөд энэ удаа мэдээж ноёны баг дайралт хийж хадны багийнхан зогтно. Багийн ахлагчид буюу ноён болон хатан хоёрыг уруулах боломжгүй аль нэг нь заавалчгүй ялагдана гэсэн үг. Энэ маягаар ээлжиж дайралт хийсээр байгаад нийт 16 үе дуусах үед аль баг хүнтэй баг нь ялагдаж бүгдээрээ өхнө. За гэлийн хатан нэлийн биеийн үе сайтай нэгэн байх бөгөөд эхний үе дээр л гэхэд өөрийн талдаа 5 хүнийг уруулснаар бараг л тоглогчдын тоотоо тэнцээд ирдэг. Уг дараагийн үе эхлэж манайхан хүмүүсээ буцааж авах гэж оролдох бөгөөд урвсан хүмүүс нь ч гэсэн буцаад өөрийн багтаа орох хүсэлтэй байсан ч гэлийн хатан нэлийн хүчрхэг учраас хүмүүсээ хамгаалсаар байгаад 2 дугаар үеийг дуусгадаг. За энэ мэтээр нэлийн хэдэн үеийн өнгөрч ихэнх хүмүүсээ хатны огт алддаг. Тоглогчид маань эхэндээ өөрийн багт буцаад орох хүсэлтэй байсан ч хадны багийн хүмүүс ихсэх тусам урвсан тоглогчид маань буцах бодлого болж эхэлдэг. Тоглолт явагцаар агаад 13 дахь үе болох үед Арису Усагийн хоёр дээр нэмээд ноён буюу нөгөө хүүгээд ердөө гурвалах нь үлдсэн байдаг. Хадны баг хангалттай их хүнтэй болсон болохоор үлдсэн үеүүдэд хичих шаардлагагүйч Арису маань хатан таалагдсан учраас заавал өөрийн багт оруулж амьд үлдээхээр шийдсэн байдаг. Усагитай тааралтаад уруулах боломж байсан ч өөрийнх нь сонирхлыг татахгүй. Харин ч Арисутэй хамт яваад байгаа дургуг нүргээд байгаа болохоор уруулж амьд үлдээхгүйгээ зүгээр л зодчоод яваад өгдөг. За ингээд Усагийн маань нэлийн зуралцсны ачаар Арису маань баригдлагүй байсаар 14 дахь үе буюу манай талын дайрах үе эхэлдэг. Энэ үе дээр Усагийн маань сэргэлэн тиж байгаад 3 хүнийг өөрийн талд оруулж чадах бөгөөд
Зүгээр уруулаа зогсохгүй хідүүлээ нийлж байгаа татныг ялаад жигийн ертөнц рүүгээ хамтдаа буцъя гэж лекц уншснаар зүрх сэтгэлийг нь өөртөө өөрсдийн талд оруулж чаддаг. Лекцэнд нь нэмээд нэг хүн уяраад энэ үед нийтдээ буцаж чадны талд орох хүсэлгүй болтол нь 4 хүнийг оруулснаар 7 олж чаддаг. Удалгүй 15 дугаар үе буюу хадны багийн сүүлийн дайралт хийх үе эхэлдэг. Энэ үе дээр заавалчгүй Арисууг өөрийн болгоно гэд бүх хүмүүсээ хөдөлгөх бөгөөд Арисуу маань нэлээд сайн зогтсон ч эцсийн мөчөд болон шахагдаад яг баригдлаа гэсэн чинь албаар шахагдж байгаа юм шиг дүрээсгээд олсоор зүгтаах төлөвлөгөөтэйсэн юм лээ. Гол нь өрөөгөө шолж аваад эсрэг багийнхныгаа бөөнтөнд авч газар авчирхээр төлөвлөсөн бөгөөд яг энэ үед нь цаг дуусаж манай багийнхны дайрах хэлж ирснээр усаагийн маань гарч ирээд хүмүүсийг уруулж эхэлдэг. За ингэснээр тэр хавьд байсан нэлийн хүмүүсийг уруулаа зогсохгүй цаг дуусгаас өмнө босоод бүх хүмүүсийг ч гэсэн уруулж амждаг. Ингэснээр харамсалтай ч гэсэн сонирхдаг залууга өөрийн болгох гэсэн хүслээсээ болоод харамсалтайгаар Гилиату маань ялагдаж энэ удаагийн тэмцээн дуусдаг. Өмнөх тэмцээн дээр Гилиатныг ялсан хоёр маань цаашаагаа явж байгаа талан уршаантад харалтаж удаан хугацааны дараа усанд орж хамаг биеийн жилигээ гаргах алтан боломж олддог. Энэ хооронд манай жишээ маань зүгээр суулгүй өөр нэг тэмцээн буюу дөрвөлжингийн ноёны тэмцээнд оролцохоор ирсэн байдаг. Сонирхолтой нь өмнө байсан арал дээрх номер 2 гээд нэлийн ухаантай царайлсан нөхөр дөрвөлжингийн ноён байсан юм байна лээ. Энэ удаагийн тэмцээнд нийтдээ 6 оролцох бөгөөд тэмцээний нэр нь Чинлүүр. Тоглогчид 3 минутын дотор тгээс 100-ийн хооронд нэг тоо сонгох ёстой бөгөөд тоглогчдын сонгосон тооны нийлбэрийг тэг 18-аар үржүүлээд гарсан хариутай нь хамгийн ойр тоо сонгосон тоглогч дугуйн үеийн ялагч болно. Ялагчаас босоод бүх тоглогч хасах нэг оноо авах бөгөөд энэ мэтээр явсаар аваад хасах 10 оноотой болсон нь тоглоомоос хасагдана. Гэхдээ хүн хасагдах болгонд шин дөрөв нэмэгдэх бөгөөд нэг нэгээрээ хасагдсаар байгаа хамгийн сүүлд үлдсэн цорын ганц нэг хүн ялагч болно. За ингээд тоглоомч удалгүй эхлэх бөгөөд эхний 10 үе дуусах үед хоёр оролцогч нэг ч удаа ялж чадлагүй байсаар байгаад толгой дээрээсээ хүүхний хүчил хасгуулж өгдөг. Ингэснээр Жишия дөрвөлжингийн ноён хоёроос гадна нэг эмэгтэйгээд нийтдээ 3 тоглогч үлддэг. Мөн дээрээс нь 2 тоглогч хасагдсан учраас 2 шин дөрөв нэмэгдэх бөгөөд эхнийх нь тоглогчид ижил тоо сонгуул шууд ялагдсан тооцоож нэг оноос нь хоёр дахь нь дундаж тоог яг зөв таах юм бол ялхаас гадна 2 оноо нэмж өрсөлдөгчдөөсөө 2 оноо асуулна. Шин дөрөмтөө болсноос хойш эхний тоглолтод 3 тоглогч маань гуруула тгийг сонгосноор бүгдээрээ нэг оноо асуулж Жишия маань хасах 9 оноотой буюу нэг ч ялгдах хэрэггүй болдог. Гэхдээ л Жишия шүү дээ. Дараагийн үе дээр яг зөв хариу тааснаар 2 оноо нэмж аваа зогсохгүй. Эмэгтэй тоглогч маань хасах 8 оноотой байсан учраас харамсалтайгаар шууд хасахар болоод тоглоомоос хасагддаг. Яаж зөв тоог нь таачхав гэсэн чинь зүгээр л хэтэрхий ухаантай болохоор Жишия маань өрсөлдөгчийнхөө гаргах тоог нь дамаглаж бодсоор аваад яг зөв тоог нь таачсан юм байна лээ. Ингэснээр хоёрхан тоглогч үлдэх бөгөөд ер нь бол манай хоёр өрсөлдөхөөс илүү хүний амнаас амьдрах үнцний талаар хоорондоо ярилцдаг. Дөрвөлжингийн ноён өмнөх амьдралдаа хуульч байсан бөгөөд хүчтэй талд нь үйлчлээд хүчгүйг нь өхөл рүү түлхэх шийдвэр гаргаж байсан буюу нэг үгээр өөрөө шударгасны төлөө байх ёстой мөртлөө өөрийнхөө үзэл бодлын эсрэг амьдарч байсандаа гимсээр ирсэн юм байна лээ. Харин Жишия маань хүчтэй хүчгүйгэж ялгалгүй шударгасны тоолд баттай зогсно гэсэн үзэл бодолтойг нь мэдснээр өөрөөс нь илүү амьдрах үнцэнтэй хүн гэж үзээд албаар ялагдсанаар энэ удаагийн тоглоом дуусдаг. За үүний дараагаар Анкуйны хоёр маань нэг тэмцээн дээр тааралдах бөгөөд тэмцээнээ ч амжилттай ялдаг. Ингэснээр эцэст нь Гэлийн ноён болон Бондын хатан гэсэн хоёрхан даалгавар үлддэг. Юмс дуусах төхөж байгаа болохоор тоглогчид ч гэсэн хотыг бараадж эхэлсэн бөгөөд зөв зүгээр явж байгаа Арисуу болон Жишия хоёр хотын төвд тааралцдаг. Яг сайхан уулзалтад л буу алах гэж байтал гин Жишия маань буудуулчихсан тэр. Нирагийн түүнийг буудсан бөгөөд албаар шууд амин цэгийг нь онолгүй шархтгаар газарт нь буудсан юм байна лээ. Шалтгаан нь шууд өхүүлбэл сонирхолгүйгээд ирж буу өгснөө гурлаа өвлийн тоглоом тоглоцгоё гээд хүчээр оролцоолох гэтэл манай Арисуу ч угаасаа гол дүрийн болохлээрээ дахиж өөрийнхөө төлөө тулдахгүй энэ төр гэж сүртэй юмараад уг нь хөөхөн тайвшруулаад байж байтал усаагийн гарч ирснээр өнөө Нирагийн чинь шууд таална гэж дайрхан тодорхой болохоор Арисуу маань аргагүй хэрхэн дүрсүүж Нирагийг буудаж зогсоодог. Гэхдээ харамсалтай Нирагийг буудуулахаас өмнө усаагийн руу буудаж амтсан бөгөөд энэ сумыг нь манай Жишия урдуур нь ороод хаачсан байдаг. Яг хуучны Жишия байсан бол дархиад агаад хизээч юм сонголт хийхгүй байсан ч Арисуу дөрвөлжингийн ноён гих мэт хүмүүс манай хүнд нэлээд хүчтэй нөлөөлж баг багаар өөрчлөгдсөөр эцэст нь бусдын төлөө амиа өгөх хэмжээний сэтгэлээ дагдаг хүн болсон байдаг. Ядж яхад яг энэ үеэр нь Гэлийн ноён дайралт хийх бөгөөд нөгөө хоёрыг хальт нууж орхичоод цаашаа зүхтааж аваад Анкуйны хоёртоо даралддаг. За тэгээд туучны хэд маань хэлж аваад чадлаараа Гэлийн ноёнтой үзэлцэж байтал нэмэгдээд Аканаг үний хоёр хүртэл манай хэдтэй нэгддэг. Манай хэд өөртөөгөө зэвсгнүүдэд бүртгээд үзтэл Жишиягийн хийж байсан жижигхэн гар бөмбөг нь Куйнад байх бөгөөд тэрэн дээр нь тулгуурлан төлөлгөө гаргахаар шийддэг.
Анхнаасаа хуурах зорилтоор хийж байсан жижиг бөмбөг учраас тийм ч их хохирол учруулж чадахгүй ч хангалттай их газ авах юм бол сайн бөмбөг болж чадах юм байлээ. Тэдний угаа газрын урдхан талд нь дэлгүүр байгаа бөгөөд тэндэн зарагддаг газнуудыг нэг өрөөнд жахаж угаад өргөтөж авчираад дэлбэлэхээр төлөвлөдөг. Арисын өмнө төрүүлж очоод өрөө газар дүүргэн харин үлдсэн эдэн гэлийн оёныг өргөтөж авчирхээр болдог. Гэхдээ харамсалтай нь тулааны үеэр аан маань амирсдэж үлдсэн эд маань нэлээд хүн чарахтан байж арай хийж нэгэн гэлийн оёныг ялж чаддаг. За ингэснээр эцэст нь нэгэн сүүлчийн тоглоом буюу Бундын хадны тэмцээнд Арисын усагийн хоёр маань оролцохоор боллоо. Яг нь сүүлийн тэмцээн маань нэгэн эсрэг нэг юм байна лээ. Арисын өмнө оролцохоор болоод усагийн болохоор хажууд нь хануулаад явдаг. За сүүлийн тоглоомын нэр нь болохоор Крокет. Тоглоомыг нийтдээ 3 үе тоглох бөгөөд тоглоомд хэн ялах нь чухал биш, ердөө дуусгахад л болно. Гол нь тоглоомыг дуусгах чадлагүй дундаас нь бууж өгөх юм бол ялагдах юм байна лээ. За тэгээ удалгүй тоглоомж эхлэх бөгөөд эхний үед таатан ялж, хоёр дахь үед Арисын өмнө ялдаг. Гэтэл 3 дахь үе рүү орохоос өмнө түр завсарлаа цай ууцгай гих бөгөөд цай ууж ярилцсангаа тоглоомыг дуусгавал юу болох талаар асуудал хатан бүх хүнийг хэлж өгдөг. Дэлхий дээр манай хэдийн амьдарч байсан цаг үеэс хойш аль хэдийн 1000 жил өнгөрсөн бөгөөд өндөрлөгтөн шинжлэх ухааны хүчээр бүх асуудлаа шийдээд эцэст нь бараг л мөнгө амьдрах боломжтой төгс биетэй болж чадсан юм байна лээ. За тэгээд дэлхийн сөөрөл эсвэл өхөл мэтийн зөвлөөс огт ах шаардлагагүй болсон хүмүүс амьдрах утга учраа алдаж эхэлсэн бөгөөд эцэст нь виртуал ертөнцөөр дамжуулан энэ цаг үе дээрэн амь өрсөн тоглоом тоглох нь хамгийн сонирхолтой зүйл нь болж хувирсан байдаг. Нэг үгээр бол энд байгаа хүмүүс бүгдээрээ виртуалаар тоглоомонд оролцож байгаа бөгөөд тоглоомондоо хэд авцснаас болоод жинхэнэ ертөнцөө мартчихсан гэд амар сүртэй зүйл ярьж ирсэн нь зааз тоглосон юм уу харийнхан дайраад хүн төрлөختний ой санамжийг нь арчиж хаяад хүчээр тоглоомонд оролцож байгаа гэдэл учир нь ойлгохгүй зүйл ярьж эхэлдэг. Дээрээс нь чиний найзуудтайгаа тоглосон тоглоомыг би зохиож та хэдийг хооронд чинь алдцуулсан гэж бүр дургууг нь өргөх бөгөөд Арисын өмнө уурандаа яг буудах гэж байснаа эцдээ энэ бүхэн түүний төлөвлөгөө гэдгийг анзаараад төвчиж чаддаг. Гол нь Арисүгийн уурыг хөргөж байгаад өөрийгөө алуулах зорилготой бөгөөд хэрвээ нэг тоглогч нь өвчих юм бол тоглоом хизээш дуусах боломжгүй буюу манай хэд ялагдаад дуусна гэсэн үг. Гэхдээ энэ санааг нь Арисү маань анзаарснаар цааш даваадлаа ярих боломжгүй болж Бундын хатан эцэст нь манай хүнд жинхэнэ үннийг нь хэлж өгдөг. Харийнхан ирээд хүмүүсээр тоглоом тоглуулж байгаа гэж бодоход Арисү шиг дундаж нэгэн энэ хүртэл явна гэдэг угаасаа боломжгүй. Энэ ертөнцид болж буй бүх зүйлс зүгээр л манай Арисүгийн толгой дотор нөрнөж буй өөрийнх нь төсөөлнөөсөн болохоор л энэ хүртэл явж чадсан гэсэн үг. За яг үнэндээ юу болсон гэсэн чинь энэ бүхэн эхэлдэг өдөр Арисү маань хоёр найзтайгаа зам гарч явах үед хоёр найз нь машинд хариулаад үүд болчихсон юм байна лээ. Мэдээж найзуудыгаа нүдэн дээр алдсан нь манай хүнийг маш хүчтэй цочролд оруулсан бөгөөд үнэнтэй эвлэр чадлагүй өөрийнхөө төсөөлөлд найзуудтайгаа хамт тоглоомонд оролцож амьд мэтэр төсөөлөөд нэгэлсэндээ галзуурчихсан гэсэн үг. Харин Бундын хатан бол Арисүг дааж авсан эмчин бөгөөд эцэст нь манай хүн жинхэнэ үнэнтэй нүр тулж буй нэ. За бараг л үний юм шиг энэ түүхэнд би хүртэл уурдах гэж байсан ч Азар усагийн маань хажуунаас нь татаж ангааж бүр сүлдээ өөрийгөө гимтэн байж Арисүд нөлөөлж чадснаар эцэст нь манай хүн ховстуулж байгаагаа анзаардаг. Юм ярангаа ууж байсан нөгөө цайн нэг тийм ховсдог чадвартай л байсан юм шиг байлээ. Тэгээд тэр нөлөөлөөд манай хүн бараг л хууртаа тоглоомоо дуусгах гэж байсан ч эцэст нь усагигийн ачаар сэргээд тоглоомоо үргэлжлүүлэхээр болдог. Усагигийн энэ их хичээл зүтгэлийг хараад сэтгэл нь өдөлсөн үү? Эсвэл угаасаа эцсийн арга нь бүтлгүйтсэн болоод ч тэрүү Бундын хатанч дахиж зайл ашиглалгүй тоглоомоо үргэлжлүүлж тоглосоор эцэст нь хатны ялалтаар тоглоом дуусдаг. Эцэст нь тоглоомоо дундаас нь орхилгүй эцэг нь үзэж Арисү маань ялснаар бүх тоглоом дуусаж амьд үлдсэн тоглогчдод энэ улсад үрдүүлдэх үү эсвэл эндээс явах уу гэсэн сонголт ирдэг. Мэдээж энэ саналаас нь амьд үлдсэн манай хэд бүгдээрээ л дуу нэгтэйгээр татгалздаг. Үүний дараагаар зураглал солигдож эхлэлийн үе рүү шилждэг. Арисү маань хоёр найзтайгаа зам гарч явах үед Усаги, Нираги, Чишия, Аан Куина гэдэл ер нь манай хэд бүгдээрээ л тэр хавьд явж таарсан юм лээ. Гэтэл яг тэр хавьд нь солир ирж мөргөлдснөөс болоод нэлийн том осол гардаг. Харамсалтай нь энэ ослоор Арисүгийн хоёр найз нь өөдөлсөн бөгөөд Арисү маань ч гэсэн 1 минут орчим зүрхэн зогсоод зэрэгсэн гэж дүүн хэлдэг. 1 минут гэхэд хэтэрхий удаан шаал уур газарт байсан юм шиг санагдаж байна гэж Арисүгийн хэлж байгаагаас нь үзвэл тэр 1 минутанд л энэ бүх үйл явдал болсон юм шиг байгаа. Ер нь бол солирын дайралтанд өртсөн хүмүүс нь нөгөө ертөнцийн тоглогчид байсан бөгөөд тэндээ өгсөн хүмүүс нь ч гэсэн энэ ертөнцийн солирын дайралтнаас олж өгсөн юм байна лээ. Гэхдээ Азар Аан маань арай өхөөгүй байсан юм шиг байна лээ. Жинхэнэ ертөнцийн нэлээд хүн хаалгааны дараа мэдүүлдэж чаддаг. Эцэст нь гэхэд манай хэд энэ ертөнцид нэгээ танихгүй ч гэсэн Арисү маань Усагиг анхаарангуудаа л дурсамжин сэдрээд татагдсан уу? Эсвэл учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг нь болсон уу яасан? Ямар тач хөөрхөн яриа өдөөд танилцаж яваар кино манд дуустдаг. За буу юм болж ижил нийгэм хоёр бүлгийг ярьж дуусгалаа. Гиснээ цоврлын маань 3 дугаар бүлэг нь энэ ондоо багтаад гарах сурагд болцсон. Гарчих юм бол тэгээд ярьдаг л байх та.
За тэгээд эцэст нь бичлэгийн таалагдсан бол дараагийн өмнөдө дараараа дараагийн ажлаар олзлаа. Түр баяртай.